Энэ дугаарт бид Хауberg битүүн фасадны хавтанг ашиглан фасадыг хэрхэн яаж төлөвлөх талаар танд ярьж өгье. Хауberg битүүн фасадны хавтан нь шилэн зотон суурьтай шинжилсэн битүүн ба нүүрэн талдаа базалтын цацлагтай шинэ материал юм. Энэ нь удаан эдлэгээтэй, температурын өөрчлөлтөнд тэсвэртэй ба үүгээрээ хуучин фасад шинжлэх, шинэ фасад хийх, амны орон сууц, хашаа, хаалт зэргийг тогтжуулах боломжтой. Ажлын явцад бидэнд дараах материал багаж хэрэгсэл хэрэгтэй. Өнгөт цайрцсан шүрүүп, фасадны хавтан, цайрцсан дээврийн хадаас, алах, дээврийн хутаг, төмрийн хайж, цонхны тавцан, дотор болон гадна төмөр болон метр болон харандаа. Фасадны хавтанг угсрахаас өмнө та хатуу, хуурай, чийгэнд тэсвэртэй 9 мм-ээс багагүй зузаантай модон хавтан бэлдэх хэрэгтэй. Энэ нь OSB 3 хавтан, чийгэнд тэсвэртэй фанер, чигийн төвшин нь 20%-аас ихгүй, ховлт эсвэл тайрсан хавтан байж болно. Манай объект дээр бид OSB 3 хавтанг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг завсартаа шилжүүлж хавтан хооронд 3-аас 5 мм-ийн зай үлдээж угсрах хэрэгтэй. Цонхны хэсэгт урьдчилан бэлтгэсэн цагаан өнгийн Г хэлбэртэй хавтанг суулгана. Фасадны үндсэн талбаанаас хаяавчийг тусгаарлахын тулд модон хавтанг чигнээс хамгаалдаг гоёлын хавтан ашиглах хэрэгтэй. Эхлэх хавтан угсрах. Эхлэх хавтанг байшингийн булангийн ирэмгээс 5-аас 10 мм-ийн зайтай угсарч эхэлнэ. Хавтан нь хаяавчтай тусгай цайрцсан хадаасаар бэхлэгддэг. Нэг хавтан угсрахад 11 хадаас ашигладаг. 3 хадаасаар хавтанг тогтоож, 8 хадаасаар фасадтай хадаж өгнө. Фасадны хавтан угсрах. Эхний игний хавтангуудыг эхлэх хавтангийн дээгүүр барилгын хаяавчтай тэнцвүүлж 8 хадаасаар бэхлэнэ. Хадаасыг доод игнэний наалдамхай тууцны доор бэхэлж 1 дэлбээг 2 хадаасаар хадна. Дараагийн игнээг өмнөх игнэнээс хагас дэлбэгээр шилжүүлж тавина. Наалдамхай тууцуудыг бүрэн бүрхсэн байх ёстой. Фасадны хавтангийн хооронд зөрүүлгийн битүүмжийг хангахын тулд доороос дээш чиглэлд угсралтын ажил явагдана. Булангаас илүү гарч байгаа хэсгийг эртээ хутгаар зүсэж авна. Хавтангуудыг бүрэн хийж дуусгахад тоосхон өрлөг өрсөнтэй ижил дүр зураг бий болно. Хэрв та хүйтэн улиралд ажиллаж байгаа бол илүү сайн наалдуулахын тулд барилгын сенс ашиглаарай. Цонхны амлгаа бэлтгэх. Цонхны амлгаанаас илүү гарсан хавтангуудыг зүсэж авна. Цонхны хүрээ угсрах ажилд орцгоё. Цонхны хүрээ суурлуулах ажлыг усны хүрхрээний шатлалтын зарчмаар гүйцэтгэдэг. Цонхны амлгаа доороос эхэлж дараа нь баруун зүүн талаас 5 см-ийн зөрүүлэлттэй хийж гүйцэтгэнэ гэсэн үг. Шаардлагатай бол хүрээгээ цонхны хэмжээгээр төмөр хаачаар тайрч тааруулна. Хавтангуудыг 300 мм-ийн алхамтай төмрийн өнгөт шүрүүп ашиглан бэхлэнэ. Дараа нь бид цонхны хаяалга суулгана. Цонхны дээд хүрээг фасадны хавтан нь хучгаар хийнэ. Хаалганы амлгаа болон хүрээ нь мөн ижил хийгдэнэ. Дотор болон гадна буланг бэлтгэх. Байшингийн гадна булангаар хийнэ. Булангуудыг доороос дээш чиглэлд 5 см-ийн зөрүүлэлттэй холбож 300 мм-ийн алхмаар өнгөт төмрийн шүрүүпээр бэхлэнэ. Байшингийн дотор булангуудаар хийнэ. Мөгний унжлагын уулзвар бэлтгэх. Дээд игнэний хавтангуудыг цацлагтай дотор булангаар бэхлэх хэрэгтэй. Мөн модон эсвэл дарагч рэк ашиглаж болно. Хауberg фасадны хавтангийн угсралтын ажил дууслаа. Ийм фасад нь битүүмжээ удаан хугацаанд хадгалсан хэвээр байх ба олон жилийн турш өнгө гадаад төрхөө хадгалж үлдэх болно.